Nihongo muzukashi demo omoshiroi ikura taihen demo gambarimatsu ne. Минасан конничва. За өнөөдөр хэдүүлээ N4-ийн 4 цоврал 5 буюу Нагийн нэрний нийтдээ 14 үзэх болно. Ингээд хэдүүлээ эхэлцгээе. За өнөөдрийн хамгийн ихний дүрм боловоос Наканака Най гэж байна. Наканака Най. Шууд утгаараа бол огтоосоо, ерөөсөө, тийм биш байна, ийм биш байна, тэгхгүй байна, ингэхгүй байна гэж орчуулж болох нэ. Жишээ өгүүлбэр Саки кохио нонда сейдэ наканака нираремасен. Саки кохио нонда сейдэ наканака нираремасен. Түрүүн кофе ууснаас болоод ерөөсөө унтаж чадахгүй байна. Нандо мо кайте леншүү шитеるんですがなかなか覚えられません。何度も書いて練習しているんですがなかなか覚えられません。Зөндөө удаа олон удаа тийм ээ хэд хэдэн удаа ингэж бичээд ингэж давтаагаа боловч ерөөсөө цээжилж чадахгүй байна. За дөрөв хоёр руу оръё. Насай. Насай. Энэ дөрөв болохоор захиран тушаах хэв. Тэгнүү, ингэнүү, тэг, инг, тэгээрээ ингээр гэсэн утгаар илэрхийлж байгаа. Ер нь бол яг нь одоо заавар зөвлөгөө, заавар өгөхдөө эсвэл тушаах хэвд байж болох нэ. Хоёр нь болохоор үүлэг масалбар дээр байх хэвээр. Жишээ өгвөл Футаре томо кинкава яменасай. Футаре томо кинкава яменасай. Тэр хоёулаа хэрэлдэхэ бол. Чотто доко ику но мачинасай. Чотто доко ику но мачинасай. Жиж хайчих нь хөдлөж л да. Дөрөв гурав нара. Нара. Энэ дөрмийн гол утга бол тийм бол, ийм бол, тэгвэл, ингэвэл гэж орчуулж болох нэ. Жишээ өгвөл чотто комбинэт көрө. Комбине ику нара цуйдэに牛乳買ってきて。ちょっとコンビニ行ってくる。コンビニ行くならついでに牛乳買ってきて. Гяс комбини орчод ирья. Комбини гэжүүлээ. Convenience store тийм ээ. Манай монголоор л одоо CU GS25. Японд бол Family Mart 7-Eleven гэх мэтлэн тийм ээ. Комбини орчод ирья гэсэн чинь тийм үү чи бол комбини орох юм бол тэр талент нь сүү аваад ирээч. すいません、浅草寺はどこですか？浅草寺ならこの道をまっすぐ行ったところにありますよ。すいません、浅草寺はどこですか？浅草寺ならこの道をまっすぐ行ったところにありますよ。Уучлаарай,浅草寺хаана гэдэг юм бэ?浅草寺боллоо биш үү? Энэ замаар чигээрээ явахаар байж байгаа. За Асакуса Жи гэж үлээ. Асакуса сүм. Дөрвөлөө орцгоо хэдүүлээ. Никгүй. За энэ дөрмийн гол утга бол тэгэх, ингэх хэцүү. Тэгхэд, ингэхэд хэцүү байна гэсэн утгаар илэрхийлж байгаа. Энэ дэр муу ялгаагүй үүлэг масалбар дээр байна. Жишээ өгүүлбэр この靴はデザインはかっこいいんですが歩きにくいです。この靴はデザインはかっこいいんですが歩きにくいです. Энэ гутал уул нэг гой загвартай. Гэхдээ алхахад хэцүү юм аа. Алхахад жоохон товхгүй юм аа гэсэн байна. この本は字が小さくて読みにくいです. この本は字が小さくて読みにくいです. Энэ ном үсгнүүд нь жижигхэн болохоор уншихад хэцүү юм аа. 4-5 ни сүр. Эсвэл ни шимас гэж бас хэлдэг тийм ээ. Ни шимас. Энэ дөрмийн гол санаа болохоор за айгүй олон сонголт байгаа боловч түүн дотроос нэгийг нь сонгох, шийдэл төрөх гэсэн утгаар хэлж байгаа. Эхний жишээ бол ресторанд болсон яриа байна.
私はステーキにします。B さんは私はスパゲティにします。私はステーキにします。B さんは私はスパゲティにします. За би юу авт юм бэлээ? За стейк авъя дөө. Чи юу авах вэ? Би спагетти авчихё. Хувцсны дэлгүүрт болсон яриа байна. Дараагийнх нь. どっちにしようかな。こっちはデザインがいいし、でもこっちはセールで値段が安いし、欲しいのにしたら、じゃあデザインがかっこいいのにする。どっちにしようかな。こっちはデザインがいいし、でもこっちはセールで値段が安いし、欲しいのにしたら、じゃあデザインがかっこいいのにするгэсэн мэт юм ээ. За орчуулах юм бол за алийн сонгох юм бэлээ. Энэ үг нь гой загварлаг юм. Гой загвартай те. Гэхдээ энэ болохоор хямдрал зарлцсан хямдхан байгаа юм биш. Дошо кана гэсэн яриа. Хариулт нь хошино ни штара чи өөрөө дуртай гараал ядуу. Өөрөө ямар тэргээр шитгэхгүй юу гэж байна тийм ээ. За хариулт нь тэнтэй. За тэгвэл би энэ загварлагын сонголт яг жоо үнтэй ч гэсэндээ загварлыг сонгоч гэд шийдэл төрж байгаа хэлбэр байна. За одоо 5 4 үлдсэн. Дөрөв 6 ноодэ. Ноодэ гэдэг бол аливаа зүйлийн учир шалтгааныг зааж байгаа. Тийм учраас, ийм учраас гэж орчуулж болно. Жишээлбэл уншъя. 電車が遅れたので少し遅刻しそうです. 電車が遅れたので少し遅刻しそうです. Метро хоцроод байгаа учраас би баг зэрэг хоцрох юм шиг байна гэж юм тийм ээ. Ажлаасаа байж болж чинь, хичээлээсээ байж болж чинь. Дараагийнх нь болохоор 私はベジタリアンなので肉は食べません. 私はベジタリアンなので肉は食べません. Энэ болохоор төсөөлөй тийм ээ. Одоо хонь чон хоёрын дунд болж байгаа харилцаа яриа гэж бодъё л доо. Тэгсэн чон нь одоо ингэж асуусан байгаа шонноос. Нико таберэро чи махаж чаддаг гэсэн хонь юу гэсэн үгдсэн. 私はベジタリアンなので肉は食べません. Би өвсөн тэжээлтэй тийм болохоор мах идэхгүй гэж. Дараах нь хитоがいっぱいなので別のお店へ行きましょう. Хитоがいっぱいなので別のお店へ行きましょう. Хинт зөндөө хүнтэй байна уу? Тийм болохоор хэдүүл өөр газар руу орцгоё. За мисэ гэдэг бол аюул болоотойгоо ашиглагдана тийм ээ. Дэлгүүрөж болж чинь, хоолны газар гэж болж чинь, уушин газар гэж болж чинь гэх мэтлэн. $4 оръё. За $4, 8, 9. Гуруула ноны гэсэн дүрэн байгаа. Тэгтээ энэ болохоор дотроо өөрөөр утгаар илэрхийлж байгаа учраас ингэж салгасан байх нэ. Тэгвэл $4 буюу эхний ноны ямар учиртай юм бэ гэхээр альвал одоо ямар нэгэн одоо үр дүн төсөөлж байжсэн чинь тэрнээс нь шал өөрөө үр дүн гарсан гэсэн илэрхийлж байгаа. Тэгээд тухайн хариу үйлдэл нь болохоор гайхаж хүлээж авч байгаа эсвэл сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ нооныг орчуулах юм бол тэгсэн мөртлөө, ингэсэн мөртлөө гэж орчуулж болохоор байна. Жишээ өгүүлбэр Кусури о нонда ноны зэнзэн йоку наримасен. Кусури о нонда ноны зэнзэн йоку наримасен. Ийм уусан мөртлөө ерөөсөө би сайжрахгүй байна. Ерөөсөө дээрдэхгүй байна гэж тийм ээ. Кино хаяку такусан нита ноны мада немуй desu. Кино хаяку такусан нита ноны мада немуй desu. Өчтөр эрт унтсан, тэгээ зөндөх унтсан мөртлөө нойр хүрээд байх юм. За тэгвэл 4-8 ноны. Энэ юугаар ялгаатай вэ гэхээр энэ нооныг орчуулах юм бол тэгэхэд ингэхэд гэж орчуулна. Гэхдээ энэ болохоор ардаа ихэвчлэн
цукаймас гэдэг үйлэг орж ирэх нь олонтой байдаг. За тэгээд ноны цукаймас гэх юм бол орчуулах юм бол тэгхэд ингээд ашигланаа. Тэгхэд ингээд хэрэглэнэ гэж ойлгож болно. Жишээ өгүүлбэр shusei tepu wa machigai o naosu no ni tsukaimasu. Shusei tepu wa machigai o naosu no ni tsukaimasu. За shusei tepu гэдэг бол штрик хэлж байгаа тийм штрик. Штрик бол альва алдааг тэгээ буруу бичсэн зүйлийг ч юм уу те засахад ашигладаг. Энэ асуултыг уншсан чинь бас одоо хүний амьдралд яг одоо боддоор тийм ээ өнгөрсөн одоо юу гэдгийг цаг өнгөрсөн алдаагаа давтах боломжтой тийм shusei tepu гэдэг бол та бүхэн яах байсан бэ? Ямар алдаагаа засах байсан бэ гэсэн асуулт орж ирж шүү. За дөрөв тайлбарч байгаа гинт далим явчлаа. Уучлаарай. За дараагийн өгүүлбэр. Kore wa atama o massage suru no ni tsukaimasu. Kore wa atama o massage suru no ni tsukaimasu. Энэ бол толгойд массаж хийх ашигладаг юм аа. Тэгвэл 4-9-ийн ноны. 4-9-ийн ноны. Энэ ямар учиртай вэ гэхээр ямарваа нэгэн зүйл эсвэл ямарваа нэгэн байршил ч юм уу тийм ээ. Ямар нэгэн зүйл болохоор үнэлэлт дүгнэлт өгөх, үнэлгээ өгөх гэсэн утгаар илэрхийлж байгаа. За жишээлбэл kono kutsu wa undo ni ii desu. Kono kutsu wa undo ni ii desu. Энэ гутал дасал хөдөлгөөн хийхэд тохиромжтой. Табретто wa hon o yondaри eiga o mitari suru no ni yaku ni tachimasu. Табретто wa hon o yondaри eiga o mitari suru no ni yaku ni tachimasu. За таблет бол ном уншчин, киноч үзчин тийм ээ гэх мэтлэн зүйлүүд бол яг гоё тохиромжтой байдаг юм аа, яг хэрэгтэй байдаг юм аа гэж. За энэ нооныг хувирлуулахаар үүлэг толны хэлбэр ноны. Тэгээд нэр өгөх юм бол ноог нь хасаад шууд нэг залгана гэсэн байна. За өнөөдөр хамгийн сүүлийн дүрм нова да. Нова да гэсэн байна. Энэ дүрмийг орчуулах юм бол өөрөө хэлж байгаа санаа тийм ээ хэлж байгаа одоо өгүүлбэрээ илүү хүч оруулах үед ашигладаг гинэ. Хувирлын болохоор үйлэг энгийн хэлбэр нова нэрг болохоор нанова гэж байх юм байна. Нанова. И тэмдэг нэрээс шууд нова. Наад тэмдэг нэр болохоор нанова. Кирена гэж байх юм бол яг шууд нааг нь хасахгүйгээр кирена нова гэх юм шүү тийм ээ. За жишээ өгүүлбэр Shiai ni maketa no wa renshu ga tarinakatta kara desu. Shiai ni maketa no wa renshu ga tarinakatta kara desu. Тэмцээнд ялагдсан нь тэмцээнд хожигдсон нь бэлтгэл сургуульд хангалтгүйс боллоо. Тэр энэ зүгээр ялагдаад зүгээр хангалтгүй байсан гэдэг утгаараа биш илүү хүчтэй илэрхийлж чинь тийм ээ. Ийм үрдэнд гарчлаа. Яагаад ийм үрдэнд гарсан юм? Ийм учиртай. За сүүлийн жишээ хэлбэр Jishin ga okita toki ichiban taisetsu na no wa awatenai koto da. Jishin ga okita toki ichiban taisetsu na no wa awatenai koto da. Газар хөдлөлт болсон үед хамгийн чухал зүйл бол сандарч твдэхгүй байх. Паниктахгүй байх нь чухал юм а гэж орчуулж болохоор байна. За ингээд хэдүүлээ өнөөдөр нийтдээ 14 үзлээ. Дараагийн бичлэгээр төр үзлээ баяртай анхаарал тавьсанд баярлалаа.